хуульч шууха олон улсын хувийн эрх зүйн кейс бодлого танилцуулж байна. Монгол улсын иргэн эмэгтэй Улаанбаатар хотод амьдарч байсан Францын иргэн залуутай танилцаж, улмаар тэд хожим гэрлэхээр тохиролцож зүй тавьж бүгд солилцсон. Монгол эмэгтэй энэ тухай эцэг их найз нөхөддөө мэдэгдэж Франц залууд өөрийн орон сууцаа хүн төлбөргүй өгсөн. Гэтэл удалгүй Франц залуу сүүгээ цуцалж Монгол эмэгтэйг орхин өөр эмэгтэй найзтай болсон. Монгол эмэгтэй Франц залууд гомдож түүнээс сүүгээ цуцалсны улмаас учирсан хохирлоо нэхэмжилжээ. Хэрэв маргааныг Монгол улсын шүүх таслах бол аль улсын хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх вэ? Маргааныг Монгол улсын шүүхээр шийдвэрлэх бол Монгол улсад мөрдөгдөж буй олон улсын хувийн эрх зүйн зохицуулалт үйлчлэнэ. Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлох хэрэгтэй. Кейсийн хувьд субъект нь нэг гэрлэн гэсэн амлалтад найдсан орон сууцаа алдах магадлалтай хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа монгол эмэгтэй буюу нэхэмжлэгч хоёрт зүй тавьж орон сууцаар бэлэг авсан боловч гэрлэх амлалтаа хүрээгүй монгол эмэгтэйд хохирол учруулсан гэж буруутгагдж байгаа Франц эрэгтэй буюу хариуцагч юм. Объект нь монгол эмэгтэйгээс Франц эрэгтэйд өгсөн маргааны бит гол зүйл болох орон сууц, үүн дээр нэмээд учруулсан санхүүгийн хохиролт, монгол эмэгтэй нэхэмжилж байгаа сүүгээ цуцалсны улмаас учирсан бит бус ашиг сонирхол болох сэтгэл санааны хохирол болно. Хууль зүйн факт нь гэрлэлтийн хүлээлт болон хувийн амлалтыг бий болгосон явдал, монгол эмэгтэй гэрлэх нөхцөлтэйгээр эд хөрөнгийн өмчлөх эрхийг бэлэг болгон Франц эрэгтэйд шилжүүлсэн явдал, Франц эрэгтэй нь сүүгээ цуцалж, өөр эмэгтэй найзтай болсон үйлдэлээс болж монгол эмэгтэй хохирсон гэж үзэж байгаа явдал болно. Эрх зүйн маргааны мөн чанарыг авч үзье. Үндсэн хоёр маргаан байгаа ба зохицуулах хууль нь ялгаатай. Нэгд сүй цуцалсны улмаас учирсан хохирол барагдуулах маргаан ба энэ нь зөрчлийн болон гэрээний зарчимтай холбоотой хувийн харилцааны асуудал юм. Хоёрт бэлгэлсэн байраа буцаах маргаан ба энэ нь үндслэлгүйгээр хөрөнгөцсөн эсвэл болцолт бэлгэлийн гэрээгээр эд хөрөнгө шилжүүлсэн асуудал болно. Монгол улсын хууль ба олон улсын зарчмын талаар танилцуулъя. Сүй цуцалсны улмаас учирсан хохирол. Хуулийн дагуу үүсэх үүрэг буюу гим хор учруулах, үндслэлгүй баяжих lex loci delicti. Иргэний хуулийн 551-р зүйлийн 551-ийн 1 дэх хэсэгт гим хор учруулсны улмаас үүсэх үүргийн талуудын эрх. Үүргийг нутаг дэвсгэр дээр нь гим хор учруулсан үйл баримт буюу гим хор арилгуулах тухай шаардлага гаргах үндслэл болсон бусад нөхцөл байдал бий болсон улсын хуулиар тодорхойлно гэжээ. Сүй тавих ба түүнийг дуусгуур болгох нь хувийн байдал ба хувийн гэрээнээс үүсэх үүрэг хариуцлагатай холбоотой. Иргэний хуулийн 549-р зүйлийн 549-ийн 1 дэх хэсэгт гэрээний дагуу идэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгуур болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна гэжээ. 549-ийн 4 дахь хэсэгт талууд энэ хуулийн 549-ийн 1 заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дурдсан талын оршин суугаа буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно гэжээ. Хувийн харилцааг ерөнхийдөө талуудын нийтийн оршин суугаа газрын хуулиар зохицуулдаг. Хэрэв нийтлэг оршин суух газар байхгүй бол олон улсын иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг үйл ажиллагаа явагдаж буй газрын буюу шүүхийн байгаа улсын хуулийг хэрэглэх lex spori үйлчлэнэ. Франц эрэгтэй монгол эмэгтэй нар Улаанбаатар хотод хамт амьдарч Монголд нийтлэг оршин суух газар сүй тавьсан буюу гэрээ байгуулсан, тэндээ дуусгуур болгосон. Иймд Монгол улсын хууль үйлчлэх магадлалтай. Орон сууцны бэлэг. Эд хөрөнгийг шилжүүлэх нь lex resita буюу эд хөрөнгө оршин байгаа улсын хуулиар зохицуулагддаг. Орон сууц нь Монгол улсад байгаа тул бэлэгтэй холбоотой маргааныг Монгол улсын хуулиар шийдвэрлэнэ. Монгол улсын хуулийн хэрэглээг авч үзье. Монгол улсын хуульд сүй тавихыг заавал биелүүлэх гэрээ гэж тодорхой заагаагүй. Гэсэн хэдий ч хохирлыг нөхөн төлөвлөх нэхэмжлэлийг иргэний хуулийн ерөнхий зарчмын дагуу гаргаж болно. Тухайлбал сүй тавьсан гэрлэлтийн үндслэлтэй хүлээлт үүсгэсэн бол Франц эрэгтийн үйлдэлийг сайн санааны зөрчил гэж үзэж болно. Франц эрэгтийн зан авираас үүдэлтэй сэтгэл санааны хохирлыг санаатай эсвэл хүчирхийлсэн нь нотлогдож байвал монгол эмэгтэй нөхөн төлбөр нэхэмжилж болно.
Иргэний хуулийн 44-р зүйлийн 44-ийн 1 дэх хэсэгт тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хилцлийг хэрэгжүүлэх, эсвэл хилцлийг дуусгуур болгохоор тохиролцож хийсэн хилцлийг болцол тавьж хийсэн хилцэл гин гэж заасны дагуу хэрэв орон сууцыг өгөхдөө гэрлэлтийн хүлээлтэд үндэслэн бол болцол тавьж хийсэн хилцэл болно. Тиймээс 45-ийн 1 дэх хэсэгт болцол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш, эсвэл илтэд биелэгдэх боломжгүй бол хилцэл хүчин төгөлдөр бус байна. Эсвэл 46-гийн 1 дэх хэсэгт үйл явдал тодорхой хугацаанд бий болох болцол тавьж хилцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болцол хүчин төгөлдөр бус болно гэж заасны дагуу Франц залуу өөр эмэгтэйтэй найзлах болж Монгол эмэгтэйтэй гэрлэх асуудал хэлдэг. Биелэгдэх боломжгүй болсон тул хилцэл хүчин төгөлдөр бос гэж үзнэ, орон сууцаа буцаахаар нэхэмжилж болно. Түүнчлэн иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 281 дэх хэсэгт бэлэглэгч түүний өвлөгч дараах тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авахчаас шаардах хэрэгтэй. 281-ийн 1-д бэлэг хүлээн авахч нь бэлэглэгчийг гомдоос нь ноцтой үйлдэл хийсэн бол 282 дахь хэсэгт бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид эсвэл түүний өвлөгчид буцаан олгоно гэж заасны дагуу Франц эрэгтэй Монгол эмэгтэйд орон сууцыг буцаан олгоно. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 283 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүснээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасны дагуу орон сууц өгөхөд тодорхой нөхцөл заагаагүй бол хуульд заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд бэлэг нь буцаагдах боломжгүй болно. Монгол улсын шүүхийн шийдвэр. Монгол улсын шүүх маргааныг шийдвэрлэхийн тулд Монгол улсын хуулийг хэрэглэх магадлалтай. Хохирол барагдуулахын хувьд санхүүгийн болон нэр хүндэд хохирол учруулсан нь тодорхой нотлогдоогүй тохиолдолд шүүх сэтгэл санааны хохирол учруулсан нэхэмжлийг хэрэгсэхгүй болгож болно. Тухайн хүний зан авиранд санаатаагаар хор уршигтай уурам ихэлсэн тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулахаар шийдвэр гаргаж болно. Орон сууцыг буцаахын хувьд хэрэв Монгол эмэгтэй гэрлэх хүлээлтийг үндэслэн орон сууцыг бэлгэлсэн гэдгийг нотолсон тохиолдолд шүүх эд хөрөнгө буюу түүнтэй адилдах хүнийг буцаан олгуулах шийдвэр гаргаж болно. Хуульч шууханууд олон улсын хувийн эрх зүйн кейс бодлогыг танилцууллаа. Бусад улсын туршлагын талаар танилцуулъя. Фридрикийн кейс. Би 2019 онд Энэтхэг улсын Дели хотод амьдарч байхдаа Энэтхэг эмэгтэйтэй танилцсан Европ хүн. Бид 2020 оны 12 дугаар сард сүй тавьсан бөгөөд түүний өмнөх салалт шийдэгдсэний дараа гэрлэхээр төлөвлөж байсан. Өмнөх гэрлэлт нь Энэтхэгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл 10 гаруй жил шүүх ажиллагаа үргэлжилж байна. 2021 оны 2 дугаар сард бид Турк руу нүүсэн. Бид гэрлэлтийн төлөвлөлтөө эргэн харж үзээд 2023 оны 7 дугаар сар гэхэд сүгээ цуцалсан. Гэтэл тэрээр 2 жилийн байрны мөнгө сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр авахыг хүссэн. Тэрээр хуваараа хөдөлмөр эрхэлдэг ба Туркт амьдарч байхдаа бизнесээ үргэлжлүүлэн хийж байсан ч өмнөх шигээ идэвхтэй байгаагүй. Дели хотод офисын байр эзэмшдэг ба түүнийхээ зарим хэсгийг түрээслүүлдэг. Нэмж дуртахад Дели хотын гаднад могой хилэнцэд хорхооноос болж амьдрах боломжгүй фермийн байшинтай. Биднийг Туркт байх хугацаанд тэрээр Дели руу жилд 3-4 удаа очдог байсан. Би түүний байрны төлбөрийн зарим хэсгийг төлөхөд дургуцээгүй ба 65 лах рупи буюу ойролцоогоор $76700 Америк доллар төлсөн ч тэр илүү их буюу бүрэн төлбөр тооцоо хийхийг хүсэж нэмж 90 лах рупи буюу ойролцоогоор $106,200 Америк доллар нэхэж байгаа. Энэ хэр бодиттой хүсэлт вэ? Хуулийн дагуу төлбөр төлөх ёстой юу? Бид хоёулаа 50 гаруй настай, хэн ч шашин шүтдэггүй. Надад болон түүнд бага зэрэг хадгаламж бий. Олон улсын хувийн эрх зүйгээр мэргэжсэн хуульчийн зөвлөгөө. Сүй цуслах, харьцаагаа таслах зэрэг хосуудын харьцаанд ярвагтан дээр сэтгэл санаанд гүн гүнзгий нөлөөлдөг шийдвэр юм. Турк улсын гэр бүлийн эрх зүйд албан ёсны болон албан бус гэсэн хоёр төрлийн харилцаа байдаг. Албан ёсны сүй тавих нь иргэний бүртгэлийн газарт бүртгэгдэх бөгөөд хоёр тал болон тэдний гэр бүлийнхний зөвшөөрлийг шаарддаг. Албан бус гэрээ нь талуудын амар болон бичгээр байгуулсан гэрээнд үндэслэдэг бөгөөд ямар ч эрх зүйн статусгүй. Хэрэв албан ёсны сүй тавьсан бол урилга, хувцас, гоёл чимэглэл гэх мэт хөрмийн бэлтгэлд зориулж гаргасан зардлын нөхөн төлбөрийг төлөх шаардлагатай болж магадгүй. Харин албан бус сүй тавьсан бол нөгөө тал эсвэл тэдний гэр бүлээс бууж мөнгө гэх мэт хүлээн авсан бэлгийг буцааж өгөх шаардлагатай болно.
Гэсэн хэдий ч гэрээнд өөрөөр заагаагүй бол сэтгэл санааны болон нэр хүндэд учруулсан хохирлын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Энэтхэгт сүй тавьсан гэрээгээ цуцалсан бол гэрлэх амлалтаа зурчсан иргэний нэхэмжлэлтэд тулгарх боломжтой бөгөөд энэ нь шүүхээр хэрэгжих гэрээний үүрэг юм. Нөгөө тал гэрлэх боломжоо алдсан, сэтгэл санааны хямралд орсон, нийгмийн өмнө гутаанд оромжлогдсон гэх зэргийн хохирлыг барагдуулахыг шаардаж болно. Гэхдээ шүүх нөхөн төлбөр олгох шийдвэр гаргахаас өмнө сүй тавьсан хугацаа, түүнийгээ цуцлах болсон шалтгаан, хоёр талын зам байдал зэрэг янз бүрийн хүчин зүйлийг харгалзан авч үзнэ. Түүгээрч зогсохгүй нөгөө талтайгаа бэлгийн харьцаанд орсныхоо дараа сүй тавихаа болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал, холбогдох талуудын зөвшөөрлөөс шалтгаалж хурам эхлэх, хүчиндэх гэмт хэрэгт холбогдож болцсошгүй. Хамтрагчтайгаа хийсэн тохиролцоо амьдран сууж буй, эсвэл сүй тавьсан улсын хууль тогтоомжоос шалтгаалж эрх зүйн өөр дагаварт хүргэж болцсошгүй юм. Монгол улсын зохицуулалттай харьцуулалт. Сүй тавих статусын хувьд Монгол улсад энэ нь албан бус ба үүрэг хүлээхгүй, энэтхэг улсад хуулийн дагуу хэрэгжих амлалт гэж үзэж болно. Харин Турк улсад иргэний бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлсэн тохиолдолд заавал биелүүлэх ёстой байна. Сэтгэл санааны хохирлын хувьд Монгол улсад хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагатай. Энэтхэг улсад нэр хүнд сэвтсэн, эсвэл сэтгэл санааны хувьд хохирсон гэж нэхэмжлэл гаргаж болно. Харин Турк улсад албан бус сүй тавьсан бол хүлээн зөвшөөрдөггүй талтай. Нөхөн төлбөрийн хувьд Монгол улсад материаллык хохирлоо нотлох баримттайгаар нэхэмжилж болно. Энэтхэг улсад санхүүгийн хохирлыг барагдуулах нэхэмжлэл нь нийтлэг бөгөөд хэрэгжих боломжтой. Харин Турк улсад хуримтай холбоотой гарсан зардал, эсвэл их хэмжээний зардлыг нэхэмжилж болно. Бэлэг буцаах асуудлын хувьд Монгол улсад томоохон чухал бэлгийг буцааж өгөх шаардлагатай байж магадгүй. Энэтхэг улсад гэрээнд өөрөөр заагаагүй бол бэлгийг буцааж өгнө. Харин Турк улсад сүй тавих үеэр солилцсон бэлгийг буцааж өгөх шаардлага гарна. Хуульч шууха олон улсын хувийн эрх зүйн сүй цуцалсны улмаас үүсэх харилцаа, нэхэмжлэл, шүүхээс гарах шийдвэрийн талаар кейс бодлогыг танилцууллаа. Хамтдаа хөгжицгөөе.